Ашид дэнд шүдний эмнэлгийн нүүр амны хэмж баяр жаргалын шүдний анатомийн хэлбэр хэмжээ зажлах үйл ажиллагааг сэргийлэх зорилгоор ашиглаж байгаа шүдний хүндийг дүүргэж байгаа зориултын материалыг ламны материал гэж нэрлэж байгаа. Лам нь цементэн, хуванцар, металл зэрэг олон төрөл байдаг бөгөөд орчин үеийн дэмжлэгэнд хуванцар буюу гэрлэр хатурхч ламбыг түгээмэл ашигладаг басан. Ламны тогтцод нөлөөлөх хүчин зүйлүүд гэх юм бол тухайн шүд ламдж байгаа талбайд шүлс орсноос болоод мөн хит хатуу, хит наалдан пай хүнс хэрэглэснээс болоод мөн ямар ламны материалыг ямар байрлалын цооролд ашиглаж байгаагаар шалтгаалаад ламны тогтцтой шууд хамааралтай байдаг. Мөн үүнээс гадна эмчийн чадвар ихээхэн хамааралтай байдаг бөгөөд эмч тухайн цаорлын хүндийг дотоод цэвэрлэн зөөлрсөн эдээ бүрэнгүүт даваагүй нэмэлт талбай гаргаагүй зэрэгс болоод ламны тогтцол болон лам бунах шалтгаануудтай шууд хамааралтай байдаг. Эмч таныг хоолоо идсэн үү, хоол идчүүд нэмэлт ирсэн үү гэж асуудаг. Хүн хоол идэг өглөө ирсэн байгаа тохиолдолд хүний шүлс ялгаралт ихсдэгтэй холбоотой байдаг. Шүлс ялгаралт ихснээрээ тухайн эмчийн ажиллаж байгаа талбайд үзэгдэхгүй хязгаарлагдах, мөн их хүндрэлтэй болох зэрэг ийм уушгууд илэрдэг бөгөөд ийм учраас шүдний эмнэлэгт хэрэгтэй заавал хоол хүнсийг идэж ирж авах шаардлагатай байдаг. Мөн тухайн хүний хазалт, зуулт, үйлчлүүлэгчийн өрөө ламбанда хэр гамтай байгаа, мөн эмчийн зааврыг дагаагүй зэрэгээс болоод мөн ламны тогтцонд нөлөөлдөг байна.